Монгол болон Монголын циркийн урлагийг төлж энэ тэмцээнд орсон миний нэр төрийн хэрэг байлаа. Одоо дээрээс хідээч нурж орж ирэх юм блэ бид нар мэдэхгүй шүү дээ тийм ээ. За бид нар бол асаа аренад ер нь орж бэлтгэл хийж үзээгүй. Physical class-ийн шоу нэвтрүүлгийн оролцогчид дундаас циркчин Монгол Улсын гавьяа жүжигчдийн лав гочир олон улсын үзэгчдийн анхаарлыг татлаа. Тэрбээр нэвтрүүлгийн төгсгөлд Монгол циркчдийг төлөөлж энэхүү нэвтрүүлэгт оролцож байгаадаа тун баяртай гэсэн сэтгэлийг хэлсэн юм. Монгол болон Монголын циркийн урлагийг төлөөлж энэ тэмцээнд орсон миний нэр төрийн хэрэг байлаа. За энэ мэтчлэн дэлхийд гайхагдаж олон улсад үнэлэгдэж байгаа Монгол циркчид өнөөдөр эх орондоо орох барилгагүй бэлтгэл сургалтын газаргүй байна. За 2008 онд Асуушиороо давагдорж энэхүү циркийн барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй зориултын дагуу ашиглана гэх менежментийн гэрээ байгуулж анх хүчилж авч байсан. За гэтэл өнөөдрийн байдлаар энэхүү барилгад арена, бар, банк зэрэг үйлчлэгээний газрууд үйл ажиллагаа явуулж байна. За харин циркчид энэхүү аренад орох эрхгүй баригдаад 100 жил болж байгаа Бөмбөр ногоон театртаа бэлтгэл сургалтаа хийсээр байна. Бэлтгэл хийж байгаа газрын та мэдсэн харал та. Ийм зүгээр нэг годомчны одоо нэг зүгээр нэг заал байгаа даа шүү дээ. Тэгээд энэ өвөлдөө их хүйтэн зундаа халуун агаар сардлахсал хорохгүй хуучны болохоор бид нар их ер нь хүндрэлтэй байдаг да. Одоо дээрээс хідээч нурж орж ирэх юм блэ бид нар мэдэхгүй шүү дээ тийм ээ. Одоо хуучны барилга ер нь бол нэг улсын хэмжээнд нэг хамарж аваад нэг шинэ юмтай л болчмоор байна шүү дээ. За бид нар бол асаа аренад ер нь орж бэлтгэл хийж үзээгүй. Орж ер нь үзээгүй юм. Тэгээд одоо бидний бэлтгэл хийж байрлаж байгаа газар бол энэ одоо хуучин цирк. Циркийн эргэн тойрны газар амьдан асрахаа байр аль нь байхгүй болсон. Улмаар циркийн барилгын зориултыг 2023 онд худалдаа нийтийн үйлчилгээний газар төв зохицолборын зориултаа болгон өөрчлүүлжээ. Энэхүү циркчид байргүй болсон түүхэ товчхондоо ийм. Олон улсын жишгээр бол урлаг спортыг төр бус хувийн хөвшлөнд хөгжүүлдэг. Үүгээрээ бид төр цирк барьж өгөө гэж хэлэх гэсэнгүй. Харин Сумьяазар тэргүүтээ Монгол Ардын намынхан менежментийн гэрээг зөрчиж, циркийн барилгын үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, Монгол хүүхдүүдийг үзэх циркгүй, циркчдийг очих газаргүй болгосон байгаа юм. Бид энэ хүү сурвалжлагаараа төр хувьтай цирктэй байх ёстой гэсэн санааг хэлэх гэсэн бус харин менежментийн гэрээ байгуулж авсан барилгынхаа үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж Монгол циркчдийг орох газаргүй болгосон хотын дарга гасан Сумьяазар тэргүүтээ Монгол Ардын намынхны үйл ажиллагааг эргэн сануулж байгаамаа.